Бүгдэнд нь орой минь. Өнөөдөр Free Code Camping 2 дахь хичээлийг хийж үзье. Тэгээ 2 дахь хичээл дээр болохоор HTML дээрээ нэмэгдээд CSS орж ирнэ. Ингээд эцсийн байдлаараа эрс зрааны онлайн менюудад гарч ирнэ. Одоо энэ тентгүү гадар явхад нэг QR уншуулахаар шууд ингээ үнийн дүүтэйгээ гараад ирдэг. Тэгэхээр энэ болохоор ингээ твэлцэн байгаа менюг бодох юм бол хамаагүй амар шууд ингээд аливаа нэг зүйлийнх нь үн өслөх юм бол шууд ингээд онлайнаар үнийг өсгөх чинь гэхээр заавалчгүй хевлээ твэлсэн зүйлээ ингээд өөрчлөөд эсвэл ингээд нэг цаас дээдлэлт нь ингээл нэг наагаал өөрчлөл байхгүйгээр амар easy байдалтай иймэрхүү онлайн менюг хэрхэн яаж хийхийг бүгдээрээ өнөөдөр оролдож үзье. За тэгээ start code. За эхлээд энэ дээр болохоор зүүн гарталт нь болохоор index HTML файл маань харагдаж байна. Баруун гарталт нь болохоор код веб талтай хэрхэн яаж харагдах нь байж байна. За тэгээнийхээ доотлолт нь болохоор console хэсэг харагдаж байна. За хамгийн ихэнд болохоор энэ дээр нэг зүйл нь болохоор одоо бид нэр ямар нэг эдитер ашиглах шууд автоматар код бичдэг бол энэ дээр бол бүх код өстой өөрөө бичиж оруулахгүй бол өөр тийм боломж байхгүй. Окей. Нэг за doc file HTML-ийг оруулсан. За хоёр head element HTML дотор нь болохоор head element-удаад head дотроо болохоор title-ыг оруулаа. Title дээрээ cafe menu гэж бичгэнэ. Head tag-а нэгэ таагаад энэ дотроо болохоор title гэдэг дахиад нэг tag нэгээд нэг ингээд element болгоод энэ element-ын дотроо болохоор cafe menu гэд бичээд оруулчихъя. За step 3 дээр нь болохоор title head дээрээ болохоор метагийнхаа тодорхойлтуудыг бичиж өгнө. Метагийнхаа утгуудыг тэгээд энэ дээр болохоор chart set гэж энэ нь болохоор ямар character-ууд буюу ямар үсэг тоонууд ашиглагдаж байгаа тэд нар болохоор ямар кодоор дуудагдаж хөрвөгдөж орж браузер дээр харагдах вэ гэдэг зүйлээ шийдэж өгнө. За энэ дээр ямар нэг алдаа гарсан. Meta tag. Тэгээ meta tag-ыг болохоор чинь хаах хэрэг байхгүй. Энэ дээр болохоор энийг үг биш гэдгийг тодорхойлж өгөхийн тулд double quotation бичих хэрэгтэй байсан байна. За step 4. За цааны цаг. Хэдий энэ free code camp гэж байгаа хэдэн цаавал ингээд рекламыг нь үзэхгүй л болохгүй. Рекламыг нь үзэхгүй байхын тулд мөнгө төлнө. Тэгэхээр ингээд free code camping утга нь бас яг юу ч байна. За тэрнийхээ дараа body element тэгээд head element-ийн доотлолт нь болохоор body element оруулж өгнө. Body element гэдэг нь болохоор чинь таагаар эхлээ таагтаад явахаараа нэг element нэг line болж байгаа. Гэхдээ заавалчгүй бүгдээрээ нэг line болно гэсэн үг байхгүй. За тэгээд body дотроо болохоор body element дотроо болохоор main гэсэн элементийг үүсгэх нь байна. Тэгээ main element нь бас адилхан эхэлсэн бол хаагдах хэвээр tag байгаа. За тэгээд main дотроо болохоор h1 гээд header гарчиг оруулж өгнө. Тэгээд энэ хүү гарчиг нь болохоор гарчиг нь бас эхлээд таагддаг tag. Энэ дээр болохоор camper fire. За энийг би бичиж байжснаас шууд татаад copy-дод оруулчихъя. Окей, ингээд step 6. Camper fire. За ингээд browser хэсэг дээр болохоор ингэж харагдчихэв. За тэрнийхээ доотлолт нь болохоор p буюу paragraph гэдэг tag 2 бичээд энийг paragraph tag-ийн элемент болгоод энэ хүү элементтэй болохоор юу гэсэн үг гэхээр SD 2020 гэдэг чинь 2020 онд байгуулагдсан гэсэн үгтэй. За тэгээд эдгээр болохоор бүгдээр HTML дотроо бүгднийг бичээд явж байгаа. Add section element within the main. За тэгэхээр энэ main дотроо section гэж дуудаж оруулах нь. Тэгээд дахиад ингээд sectionд нэг хуваацсан.
Мгм. За тэгээд section дотроо болохоор grade h юу element in the section. За тэгээд энэ дээрээ болохоор h зөөгээд арай жижиг дид гарчиг дуудаж оруулах нь. За тэгээд энийгээ болохоор энэ голд нь байх нь болохоор coffee. За step 10. Энэ хичээл чинь ер нь нэг 60-аад хичээл байна. Ямар ч гэсэн түрүүний хичээлийг бодвол амар цөөх хичээлтэйсэн. Тэгээ баг ингээд 10 гэдэг чинь баг 15% нь тосчлаа. За одоо болохоор энэ дээр болохоор зөвхөн HTML гэдэг код байгаа. За тэгээд style-ийн CSS кодтай хэрхэн яаж холбож оруулах вэ гэхээр style element гэдэг за байж байгаараа би төрүүлж явсан. Тэгээ энэ дээрээ болохоор style гэдэг таг үүсгээд энэ тагын дотроо болохоор бүх стайлуудаа бичиж оруулах бах. За тэгээд стайл дээр орох зүйл нь болохоор h1 гээд h1 чинь болохоор чинь энэ camper cafe та h1-ийнхаа text-ийг засаад өгнө. Энэ дээр болохоор юу гэж оруулах вэ гэхээр text line буюу тийг ямар байдлаар харуулах вэ гэдэг энийг болохоор текстүүдээ бүгднийг нь голлоно гэдэг h1-ийн дотор байгаа. Тийм тэгээд энэ дээр ягаад h1 гэдэг стайл дээр дуудаж явахдаа энэ зүгээр шууд h1 гэдээ бичиж байгаа гэхээр тагуудыг стайл хэсэгт дуудахдаа CSS хэсэгт дуудахдаа болохоор зүгээр л шууд байгаагаар нь тагаар авчдаг. За ингээ харахаар ингээд гол хэсэг дээр голлоод ороод ирлээ. За step 12 дээр болохоор үргэлжлүүлээд H2 болон P-нүүдийг бас бүгднийг адилхан голлуулад оруулж ирэх нь. Гэхдээ энэ дээр нь болохоор тус нь дуудчих. Окей, step 13 дээр яах вэ гэхээр ингээд тусдаа дуудагдсан байгаа зүйлүүдийг нэг ингээд ижлэгэн зүйлүүдийг олон бичээд байхын оронд зүгээр таслал тавиад H2 таслал тавиад P. Яг ялгаахгүй үрдэн гарна. За одоо болохоор дараагийнх нь болохоор style CSS гэсэн хэсгийг үүсгэнэ. Style CSS дээр энэ дээр юм бичих юм болов. Энийг буцаагаад style хэсэг дээр оруулчих юм баг та. Окей. За тэгээд түрүүнийхээ бичсэн кодуудыг болохоор style хэсэг рүү бидэд оруулаад ирлээ. За тэгээд step 15 дээр нь болохоор энэ дээр байгаа кодуудаа устгаад үзье. Style element-тэй тэр чигээр нь элементээр нь устгах нь. Окей, инхээр буцаад бүгдээрээ хуучин байранд ороод ирнэ. Step 16 дээр нь болохоор тэгвэл яах вэ гэхээр линкийн холбоос хийж өгнө. Ингэж линкийн холбоос хийснээр энэ style-ийн CSS файлуудыг болохоор энэ HTML дотор дуудана гэдгийг тайлбарлаад өгнө. Яаж бичих вэ гэхээр линк гэж бичээд тэгээд энийх нь холбоос нь болохоор style sheet гэдэг зүйлээрээ style sheet-тэй хамааралтай. Тэгээд энэ болохоор аль линкээс орж байгаа вэ гэхээр styles CSS гэдэг зүйлээс орж ирж байгаа гэд. Ингээд холбоосоо хийгээд өгөхөөр style-аас энэ дуудагтаад бүгдээрээ буцаад голлоод ороод ирсэн. За тэгээ дараагийн зүйл нь болохоор метагийн тохиргоонууд байна. За энийг шууд тэр чигээр нь копитэд авчин. Энэхүү тохиргоонууд нь болохоор энэхүү одоо веб хэсэг маань болохоор тухайн төхөөрөмжийн дэлгэцний өргөнөөр шууд гарч ирдэг байдлаар орно.
Тэгээ би энэ дээр сая нэг буруу юм copy дотоо буруу юм автсан. Хийд хэсэг дээрээ болохоор ингэж оруулаад окей. За text is centered again so за одоо background-ийн CSS бичээ. Body хэсэг дээрээ бичээд body нь болохоор background color. За тэгээд CSS-ийг нөгөө HTML дээр болохоор яг дуудаж байгаа зүйл нь тэнцүү тэнтгээр явдаг бол CSS дээр зөвхөн ингээд хоёр цэгээр явдаг. Тэгээд brown тэгээд заавалчгүй нэг хаах хэрэгтэй. Гэтэ миний brown яг энэ brown гэдэг үг яг биш ах шиг байх юм. За яг байх. За тэгээд дараа нь болохоор step aras дээр brown гэдгийг болохоор burly wood гэдэг арай нэг юм модны өнгөтэй болгоод ингээ бүгдээрээ солигдож байна. За үүний дараагийнх нь болохоор body дотроо болохоор div гэдэг тагуудыг оруулж ирнэ. Гэн div tag нь болохоор ихвчлэн ер нь CSS дээр энэ хэсгийн өнгийг одоо тийм болгоно гэдэг байдалтайгаар өөрчлөхөд ер нь бол их хэрэглэгддэг. Энэ дээрээ ч гэсэн бас тайлбарлагдсан байна. За тэгээд div tag-а нэгээ таагаад div tag дээрээ болохоор бүгдэн дээр нь тусад нь ID-г нь бичиж оруулах нь байна. Тэгээд ID нь болохоор яадаг ID вэ гэхээр menu гэдэг энэ хэсгийг болохоор menu гэж ойлгоно гэсэн байдалтай. За тэгээд за саяын меню гэдэг ID-г зөвхөн дангаар нь дуутахын тулд хаштаг бичиж жагаад энэ дээрээ өргөнийг нь болохоор 300 пикселийн өргөнтэйгээр ингээд дуутчих. Биш би ID гэж дуутсан чинь андуур чинь энэ дээр болохоор ID-га болохоор меню гэж нэрлэлсэн байгаа юм чинь менюгээр нь дуутахад. За тэгээд background-ийнхаа өнгийг тэгээд CSS дээр хэрхэн яаж текстийг нөт болгодог вэ гэхээр control зураас. За step 23 the now use existing menus selector and set the background color of the div element to be burly. За одоо энэ дээрээ артлынхаа өнгийг div гэсэн элемент бид нар дуудаж өгсөн чинь div элементийнхаа background-ийн өнгийг болохоор burly woods гэдэг байдлаар ингээд дуудаад өгөхөөр зөвхөн нөгөө нэг өмнө болохоор ч нэг нийлэнхүүтэй яг ийм өнгөтэй болж байсан бол одоо зөвхөн энэ div-ийн дотор байгаа хэсгүүд нь яг энэ өнгөтэй болсон. Юу буруу болсон бэ гэхээр menu selector should have burly background. Энийг бас ингээд өгөх юм бах та. Аль нь ингээд burly wood юм гэдэг. Нэг код ягаад хоёр бичигдэж байгаа сайн ойлгосонгүй л дээ. Цайны цаг.
Окей. За өргөжлүүлээд тэр чинь 24 гэдэг чинь нийтдээ баг 3-1 дуусчлаа тийм. No it's да. Окей, menu element is the pixel. Тэгээд энийг болохоор pixel гэхийн оронд 80% та enter дэлгэцснийхаа 80% та болох юм бол их зүгээрээ. Яалтчгүй одоо ингээд энийг ингээд томруулаад жижигрүүлээд ингээд харах юм бол ингээд 300 пиксел гэдэг чи яг л 300 пикселээр байхаар ингээд ямар ч юм responsive байдалгүй байгаад байна. Тэгэхээр энийг зүгээр 80% гэдэг чинь дэлгэцснийхаа 80%-аар. Яг ингээд дэлгэсэн жижигхэн болохоор бас яг адилхан ингээд жижигхэн байдалтай буюу ингээд responsive байдалтай боллоо. За өргөжлүүлээд step 25 дээр болохоор за хүрээний margin яах вэ гэхээр margin болохоор зүүн болон баруун талаасаа яг тэнцүү зайтайгаар авто гэхээр өөрөө цаанаасаа тохирно гэсэн үг. Margin right бас авто. За инхээр зүүн болон баруун талаасаа тэнцүү зайтай тэгээд дэлгэцснийхаа 80%-аар. За тэгээд саяны хэсэг дээр болохоор менюг болохоор хаштагаар тэмдэглэсэн бол энийхээ оронд одоо яг ингээд уртлыг нь цэгээр солиод явна. Ягаад гэхээр ингээд ID болон класс дээр ингээд дуудагдсан зүйлүүдийг тодорхойлогдсон зүйлүүдийг бүгднийг ингээд цэгээр бол ингээд урталтанд цэг бичээд класс селектор буюу цэг тавиад ингээд бүгднийг дуудаа авчдаг. Тэгэхээр энэ болохоор ганцаараа биш бүгд нийтээр яг ингээд ижлэгэн меню гэж тавигдсан байгаа зүйлүүд бүгдээрээ ингээд ижлэгэн дуудагдаад явна. За тэгээд class style гэвэлмэд тэгээд ID-гээ авч хаяад тэгээд ID-гээ болохоор зөвхөн class болгож байгаа гэх. Окей. За тэгэхээр ингээд түрүүнийхээ цэгээрээ ингээд дуудагдаад явчихна. За энэ дээр яах вэ гэхээр background дээр нь зураг оруулнаа. Body-гийн background дээр зураг оруулна. Тэгэхээр зурагийнхын линк нь болохоор энэ байна. Окей. За эхлээд комментээ устгаад background image гэж дуудаад тэгээд энэ дээр болохоор линк нь ингэж ороод ингэж байгаад окей. Тэгээд цэгтээ таслаа. Тавиад ингээд шот зургийн татагтаад ороод ирлээ. Окей, step is за бас дахиад нэг шинэ таг нь болохоор article гэдэг нэртэй таг. Article нь болохоор element гэдгээрээ бас нэгдэ тагдаж явна. Тэгэхээр энэ дотор бас дахиад ингээд шинэ зүйлүүдийг оруулаад нэмээд явах нь энэ дээрээс харж байгаа нь болохоор үн болон copy-ний амтыг оруулнаа гэсэн байна. За тэгээд энэ article дотор юу оруулах вэ гэхээр эхлээд paragraph бичнэ гэдгээр paragraph оруулаад paragraph-ийн тагийг нэгээ таагаад хоёр paragraph оруулах нь. Эхнийх нь болохоор French vanilla. Хоёр дахь нь болохоор үн 3.0-оор. Окей. За тэгээд эдрийг 31 дээр болохоор зөвхөн ганцыг биш олон төрлийн кофенууд гардаг болохоор бүгднийг нь оруулнаа. Тэгэхээр Shift Alt доошоо дардаг сумнуудыг тавиад бүгднийг 5 удаа 5 болох хэрэгтэй байна те. Окей. За хоёр дахь нь болохоор caramel macchiato. Би яг энэ үгийг сайн зөв уншиж чаддаг гэсгээ сайн мэдэхгүй л те. Caramel macchiato. Pumpkin spice. Энэ тийм гоё юм бах та pumpkin spice гэж. Тэгээд дараагийнх нь болохоор hazelnut.
Hazelnut-ыг бас ягаад ч on summer гэж орчуулдаг юм. Ер нь summer угаасаа л ойд ургадаг болно баймаар юм. Окей, mocha энийг сүүлийнх mocha гэж унших юм болов уу? Mocha гэж унших юм болов уу? За ямар ч байсан бүгдэн дээр нь тус тусдын артикл бичээд артикл болгон дээр хоёр параграфт оруулаад параграф болгон дээр нэгэн дээр нь үнийг нь бичээд нэгэн дээр нь нэрийг нь бичээд оролцсон. Бэж гараа нэг алдаа гарсан. Юу лээ? Энэ болохоор энчээ байхгүй байна. Энэ дээр байх гэсэн юм байна. Окей. Дараалагаас олчих. За тэгээд энэ тус тусын параграф оруулсан. Тэгээд эхнийх нь параграфыг болохоор амт гэдэг нэртэй класс дотор оруулах нь. За тэгээд шинэ класс өгч байгаа юм шин flavor гэдэг. За тэгээд style хэсэг дээр болохоор flavor гэдэг үгтэй текстүүд нь болохоор бүгднгийн зүүн талд гарахаар буюу эхлээд нэг рестораны менюн дээр чинь ингээд зүүн талтаа ингээд тоолныхын нэрс байгаад тэртээ тэр амар хол үнэн ингээд байдаг шин. Яг тийм байдалд амар хол болгож хоёулангийн салгаа тавих нэ тэ. За тхийн тулд яах вэ гэхээр класс дууддаг цэгээ тавиад flavor гэж оруулаад энэ хөө flavor дээр болохоор text line гэд за текст нь аль хэсэгт байх юм бэ гэдэг зүйлийг хоёр цэг тавьж оруулаад тэгээд энэ дээр болохоор энэ хоол зүүн талтай байна. Окей. Тэгэхээр ингээд French vanilla зүүн талтай гараад ирсэн. За үргэлжлүүлээд шинэ класс үсгээд тэгээ P дээр болохоор энийг нь болохоор үн оруулсан юм болохоор price гэд биччихэ. За тэгэхээр энэ болохоор үнэтэй хэсэг нь болохоор price гэдэг шинэ класстай болсон. Энийг болохоор юутэйг адилхан flavorтойгоо адилхан price гэдэг нь орж ирээд price нь болохоор тэг баруун талдаа гарч ирнэ. Гэтэ яагаад ийм ер нь ингээд одоо нэр нь ийм хол тэгсэрний үнэн бүр нөгөө бүр ингээд ертөнцийн хязгаарт ингээд яг энэ хоёр нь үнэхээр яг матч хийж байгааг үгүй мэддэггүй тийм хол байдгийн бол байдаг байх ёстой юм бол тоо. Мэдхгүй ч гэсэн. Би ч гэсэн тэгэл энэ чигээр нь л хий та. Окей, step 36. The class attributes the value item to the first. За энэ дээр юу вэ гэхээр энэ артиклаа болохоор item гэдэг нэртэй класс болгох нь. Окей. За step 37 дээр нь болохоор display properly inline block. So P element behave more like inline element. Яг сайн харах юм бол одоо энэ French vanilla болон ингээд price хоёр болохоор яг хоёулаа ингээд нэг лайн дээр байхгүй байгаа. Шалтгаан нь юу гэхээр нөгөө блок элементүүд гэдэг нь болохоор нэг одоо элемент орж ирээд дараагийн элемент нь болохоор доотлолтой орж ирдэг. Тэгээ inline элементүүд гэдэг нь болохоор шууд биеийнхээ араас гараад ирдэг. Тэгэхээр энэ хоёр болохоор одоогоор болохоор юм блок элемент хэлбэрээр байгаа болохоор хоёлаа ингээд нэг шулуун дээр нэг лайн дээр багталцахгүй байгаа юм байна. За тэгэхээр аль алиг нь болохоор эхлээд P буюу нэг параграф болгоцсон. Тэгэхээр энэхүү параграфынхаа тэгээд эн чинь болохоор item гэдэг артиклийн нийтдээ одоо бүгдээрээ биш зөвхөн энэ хоёр болохоор
нөгөө item гэдэг артикл дотрын параграф. Тэгэхээр зөвхөн энийг дуудахын тулд яах вэ гэхээр ингэж бичээд дисплей яаж харагдах юм бэ гэхээр inline blocker харагдана гэдгийг ингээ бичиж. Тийм бол энэ хоёр хоёлоо одоо нэг төвшин дээр нэг шулуун дээр гараад ирж байгаа ч гэсэн нэгийг нь зүүн нэгийг нь баруун гэж бичсэн хэрнээ яагаад зад ингээд гараад ирэв дээ. За өмнө тэгээ text align болохоор нэгийг нь баруун талдаа нэгийг нь зүүн талдаа гэдээ оруулж ийсэн. Тэгэхээр одоо энэ дээр нь болохоор аль алиг нь 50-50%-тай гээд тавихаар нийтдээ нийт энэхүү үүрэгний 50% нь нэг нь гарч ирээд үлдсэн 50% нь нөгөөх нь гарч ирээд өөрсдөө тэгээд газар нутгаа хуваагаад ороод гарах ёстой. Тэгэхээр text align гэж орохгүй. Ингээд өргөнөн гэдэг шиг. Энэ ямар өргөнтэй юм бэ? Энэ бас ямар өргөнтэй юм бэ? Одош. Амар новшин болсон. За тэгэхээр юу болцсон бэ гэхээр нийтдээ яг газар нутгаа 50-50%-аар нь хуваагаад авна гэтэл нэг өчүүхэн жижигхэн завсар зай дунд нь ороод ирсэн чинь 50-50%-аар хуваахад нэг нь байхгүй болцсон. Ягаад гэвэл 100-аар л юм багтах байтал 100,000-ны 1 гэдэг шиг тийм болчгоор нэг нь бүр байхгүй болчдөг. Тэгэхээр энийг 49-49 болгоод харах юм бол одоо яг хоёлаа яг миний хар X-нэр гарч ирж байна. Гэтэ яг энийг харж байна уу те? Энэ хоёрын дунд нэг ийм жижигхэн завсар зай яваад байгааз тэрнээс болоод би энэ хоёрыг сая 50-50-аар нь бичиж гэхээр энэ завсар 50% дээр нэмэх нь 50% тэгээ 100% болно. Тэгтэл дахиад энэ жижиг нэг завсар нэмэгдчихээр энэ гурван зүйл нэг тэнхлэгтэр багтаа байцсан. Одоо буцаагаад ингээд тавиад үзье л да. Тэгэхээр ингээд нэг нь байхгүй болчихж байна. Тэгэхээр яалтч 49% болгож ийж энэ хоёр арай гэж багтж байна. Яагаад ийм зүйл болчихоо гэхээр хоёр ингээ параграфын хэсэг битсэн ч гэсэн энэ хоёрын хооронд зай байгаа юм. Одоо ингээр энэ хоёрын дунд юм байхгүй болохоор окей. Одоо яг ингээ харахаар зай байхгүй болчихж байгаа. Нэг ингээд үзэх юм бол ингээд нэг зай ороод ирж байгаа юм. Өөр мэт сонин юм жижиг зүйл бас байгаад байгаа юм байна тийм. За step 40 ингээд болсон. За тэгээд step 40-ыг дундлынхаа сая space-ийг аваад хийсэн чинь хоёуланд нь 50-50% гэдэг ийм өргөнтэйгээр байгаад тавьчих болно гэсэн үг. Тэгэхээр нийтдээ энэ болохоор тухайн газар нутгийнхаа 50% эзэмшнэ. Гэхдээ эзэмшсэн газрынхаа зүүн талд нь гарна. Энэ бас нийт талынхаа 50% эзэмшнэ. Тэгээд нөгөө болон ашиглагдана. За тэгээд бүгднийг яг саяынх ингээд болоод айтайхан болсон чинь бүгднийг бас яг ижилхэн болгоно. Тэхийн тулд яаж бүгднийг ийм болох вэ гэхээр контрол D-гээд дарж агаад D-гээд дарах юм болов. Окей. Hazelnut mocha. Эднэрээс бүгднийг нь болохоор алт дарж агаад ингээд тавьсан. Бүгднийх нь классик болохоор нэг нь ижилхэн өгнө. Тэгээ тэрэн дээр ямар класс өгөх вэ гэхээр flavor гэдэг чинь гэсэн чинь би буруу юм хийсэн. Артикл дээр нь бүгднийг нь болохоор item гэдэг артикл өгөх байсан юм байна. Тэгээд класс item. Окей, бүтгэр бүгдээр item-аар ороод ирсэн. За, үлдсэн дээр нь яах вэ гэхээр
Space байхгүй болгоно. Space байгаад ирэхээр бүгдээр нэг тэнхлэгтэр багтгаа байцсан. Окей. Тэр space-гүй болохоор ингээд их харж байна те. Шууд энэ хоёр нийлчихэж байна. За цааны цаг. Тэгээд энэ free code campus сертификат давал яг ямар байдаг бол гэж бас бодож байгаа. Тэгээд магадгүй нэг бүлэг сэдв хийж тусаад энэ сертификатыг авч үзье гэж бас бодож байгаа. За одоо P element дээрээ болохоор flavor болон price хоёрыг ингээд бичгэнэ. Тэгээд нэг болсон шууд алтаад харж байгаа. Эднийх нь эднэр дээр бүгдэн дээр нь класс бичээ. Тэр класс нь болохоор flavor гэдэг байдалтайгаар орж ирнэ. За тэгээд үлдсэн нь болохоор энэ бүгдээрээ класс нь гаццсан уу гэдэг шиг үгүй наа. Окей. Тэр болохоор price гэж бичгээр гайхалтай. Зүүн талдаа болон баруун талдаа шахагдчихэ. Окей. За одоо тэгэхээр цаашдаа яах вэ гэхээр амтныхаа өргөнийг болохоор нийтдээ газрынхаа 75% эзэмшээд price нь үлдсэн газрынхаа 25% эзэмшнэ. Тэгэхээр яг юу болох нь харъя л та. Окей, 25. Ямар ч тийм баха. Ямар ч ялгаа гарах байхгүй. Ямар ч ялгаа байхгүй. За энэхүү секшныхаа доор энэхүү секшн болохоор кофе гэдэг нэртэй за ингээд гарч ирдэг секшн байсан. Дараагийн одоо дахиад нэг секшн үүсгээд тэрхүү секшн болохоор юу байхыг нь доор мэдэхгүй байна. За шинэ секшн үүсгэсэн. Тэрхүү секшных нь гарч ирнэ болохоор H2 гэдэг dessert гэдэг нэртэй секшн охин байна. Desserts. Ингээд desserts гэдээ ороод ирчихэв. За тэгээд article element under desserts гэдэг give class item add empty article under this За энийхээ доотлолтой мөн дээдлэгтэй адилхан article гэж таг үүсгээд энэ тага бас агаад шинэ элемент болгоод энэ хүү article болохоор бас класстай. Энэ класс нь ямар вэ гэхээр item гэдэг класстай. За тэгээд дээдлэлтэйгээ яг адилхан step 49 дээрээ болохоор donuts би итгэхдээ энэ үгийг яаж дууддгийг сайн мэдэхгүй байна. Donut за class item гэж оруулаад энэ дээрээ хоёр ширхэг байх хэрэгтэй. Нэг нь болохоор амт, нөгөөх нь болохоор үн. Тэгэхээр энийг нь болохоор donut гэж бичээд тэгээд 1.5. За тэгээд дээдлийнхтэйгээ адилхан дээрээс нь авчаа. Donut-ийн хэсэг дээр болохоор амт гэж бичээд биш шин desserts гэдэг юу оруулах юм байна?
класс оруулах юм байна. Тэгээд харин hot list нь болохоор адилхан price. Байж байгаарай. Энэ дээр яагаад алдаа гарчаа? Энэ дээр би классаа зааж өгөөгүй байна. Окей. За тэгээд ингээд энэ консоль юу нэрг болохоор ингээ харч байна. За donut болохоор зүүн талдаа байгаа ч үнийн дүн нь болохоор энэ хэсэг дээр ингээд байгаа. Шалтгаан нь юу вэ гэхээр үнийн дүн болохоор өмнөх одоо CSS-тэй адилхан нэг класс дээр яваад байгаа болохоор нийт газрынхаа одоо үлдсэн газрынхаа 25% эзэлнэ гэд эзлээд байгаа. Donut дээр нь болохоор шинэ класс зааж гисэн болохоор энэ дээр ямар ч юу байхгүй. CSS байхгүй. Ямар ч дизайн байхгүй. Тэгэхээр flower-тайгаа адилхан dessert гэдэг нэртэй dessert энэ дээр би тус нь бичиж байгаа оронд нэрээ тийш шүү дээ. Зүгээр л dessert гэд энэ flavor dessert хоёр яг ижлэхэн CSS-тэй байна гэдгийг ингээд заагаад өгчин гэсэн чинь дахиад алдаа гарцсан. Яагаад вэ гэхээр тус нь селектор оруулж байгаа болохоор бас л явахгүй болохгүй. Энэ дээр бас нэг сонирхолтой зүйл нь яасан бэ гэхээр эдрийг бид нар бүгднийг нь эхлээд үгийг бичээд үгийг бичснийхаа дараа CSS-ийг нэмж оруулаад ингэж оруулахын тулд бид нар тус дээр нь дахиж классууд оруулаад ингэж явж исэн бол энэ удаа юу гэсэн үг вэ гэхээр яг нэг шинэ айтмыг болохоор бүрэн CSS-тэй нь оруулаад бүрэн CSS-тэй оруулсныхаа дараа шинээр одоо оруулах нөгөө шинэ десертийнхаа нэршлиг сүүлд нь оруулахаар байна. Тэгэхээр энэ хоёр төрлөөр нь хийж үзэж байгаа гэсэн үг байна. За тэгээ десерт дээр нь болохоор энэ дээр нь болохоор cheesecake. Тэгээд cheesecake-ний үн нь болохоор 3. Тэгээд cinnamon roll. Биш байж байгаа donut-ын артлаас болохоор cherry pie орчихно. Cherry pie нь болохоор 275. Cheesecake нь болохоор ингэж орж ирээд cheesecake-ийн үн болохоор 3.0. Тэгээд cinnamon roll нь 2.5. Яш. Окей. Бүгдээр ингэж ороод ирчээ. Тэгэхээр баг ингээд нэгэн зүйл дээр ингээд тэрвээ болтгсон бол ингээд CS-ийн дуусгаж байгаад ингээд цааш нь ингээд оруулдаг болох ч гэсэн ингээд яалтчгүй бас тэл нэг бүгднийг нь харж үзчихий хэрхэн яаж шийддэг болохоор олон бас байна. За энийг болохоор зүүн талд нь толгоцсон, энийг баруун талд нь толгоцсон. Тэгээд энэ дээрээ яг яах вэ гэхээр меню хэсэг дээрээ padding аваад гэх padding авахаар дотор талдаа энэ меню гэдэг маань дотор талдаа зай авч орж ирнэ. Тэгэхээр дотор талдаа зай авахаар энэ үг болон price хоёр болохоор улам илүү дотгошгоо хэмжигдээд орно. Тэгэхээр энэ дээр padding-ийг би зүүн баруун гэж байх хооронд зүгээр л 20 пиксел. Окей, step 54. Юу вэ? Энийг ингээд 20 пиксел гээд 20 пикселийг дахиад 20 пиксел гээд тавьчих юм бол энэ яг ялгаа байхгүй адилхан дуудагдах хэвээр. Тэгэхээр эхнийх нь болохоор X тэнхлэгийн дагуу, хоёр дахь нь Y тэнхлэгийн дагуу дэшээ дошоо ажиллагаа. Энэ амар олныг бичсэн. Тэгэхээр ялгаа байхгүй ингээд дөрвөн тэнхлэгийн дагуу padding дээр padding тавих зүгээр л 20 пиксел. Их олон зүйл бичээд авах хэрэг байхгүй. За add max with the property menu class.
Тэгээд энийх нь утга нь болохоор 500 пиксел. За тийм ээ те. Яагаад энийг бичих хэрэгтэй болоо? Одоо ингээд амар том дэлгэцэн дээр бид нар харах юм бол ингээд меню нь бүр амар том болоод ингээд копи нь энд байгаа ч гэсэн үнийн дүүн нь баг олдохооргүй болж байгаа болохоор энэс сэргийлээд яг уу гэхээр лимит тавиад өгчэй гэж байна. Max width нь болохоор 500 пиксел. За одоо ингээд харах юм бол манай меню маань болохоор ингээд өөрөө томорхоо байсан. Сайхан байна. За энэ хүү боон дотор байгаа текстүүдийг бүгднийг нь болохоор font family-гийн sans serif гэдэг текстээр дизайнер солиод үзье. Тэгэхгүй болохоор яг үүндээ энэ бас фон болохоор тийм ч сайхан биш байна. Окей. Нэг актер дээрдэг үуч гэсэн төрөнийхээс арай дээр бол. За step 58 H1 болон H2 дээр impact гэдэг фонтыг нэмж үзэх нь байна. За H1 H2 гэдэг чинь болохоор би энэ чинь сар юу гэлээ? Би ер нь хаана H1 гэж бичсэн бол. H1 гэдэг нь болохоор зүгээр таагаараа байгаад байна. Тэгэхээр зүгээр таагаараа байх юм бол CSS дээр зүгээр л H1 тэгээд авлаа H2. Тэгээд энийх нь болохоор font family impact. Бас л impact үзүүлэхээр font family байна. За нэг италик фонттой адилхан үл хэлэг хоошоогоо унагадаг болохын тулд impact гэдэг ихлээд фонтоо дуудана. Фонтныхаа артлаас ямар шохон байдалтай байхыг болохоор шууд бичээд оруулцдаг. Энэ болохоор нэгэр жоохон нарийнхан болж байна. Ингэж орох юм болов. Окей. За established 2020 нь болохоор Италийн size. За тэгээд энийг болохоор италика болгохын тулд яах вэ гэхээр хамгийн анх нь бидний бичсэн параграф болохоор энэ дээр ямар нэг тийм класс бид нар оруулж өгөөгүй. Тэгэхээр ингээ класс оруулж өгөөг болохоор одоо яг энэ хүү текстийг бид нар ингээд өөрчилж чадахгүй. Тэгэхээр яах вэ гэхээр энэ дээр болохоор established гэдэг класс оруулж өгөөд тэгээд энийгээ болохоор CSS-ийн талаас font style-ийг Italica гэдгээр дуутгах нь байна. Энэ дээр нь болохоор class is published гэд за энд тэгсээ хаачаа. Established гэдгийг дуутгахдаа font file italic. Ингээд нэг ташууд зурвас italic болоод ороод ирсэн. Гэтэ яг italic гэдэг нь ягаад ийм ташуу байдгийг
энэ Италитай ямар нэг холбоотой юу үгүй гэдгийг сайн мэдэхгүй. Гэхдээ ямар ч надад сонирхолтой санагдчих юм аа. За now apply established class to сая чин би энийг хийгээгүй л үү? ID дуудаж эхлээд бол өмнөх төр болохоор ID дуудаад тэгээ энэ дээр болохоор класс дуудах байсан юм байна л та. Маад. За нэг чанар ялгаа байхгүй цааш. Дараа нь яах вэ гэхээр h1 h2 гэдэг type дээрээ type дуудаад гой халтаа нэгээд хоёуланд нь болохоор font size өгнө. Энэ юу заавал ингэж тосолсоор нь дуудаад байх хэрэггүй юм шиг байна. За font size нь минийх нь болохоор 40 пиксел. Тэгэд H2 нь болохоор font size-аараа 30 пиксел. H1 selector гэдэг чинь энийг яриад байгаа юм баг та. Энэ дээр ингэж тусдаа ингэж байхад ингэж авахгүй. Йоо. За үргэлжлүүлээд манай дизайн ингээд болсон. Үргэлжлүүлээд footer гэдэг хэсгийг хамгийн доотлын хэсэг дээр бичнэ. Тэгэхдээ main element-с доотлолт нь footer гэдэг элемент байна. За дахиад цааны цаг эхэллээ тий. За footer дээр яах вэ гэхээр P гэдэг paragraph оруулаад paragraph дотор болохоор энэхүү линкийг тавиад энэхүү үгийг тавиад энэхүү үгийг болохоор энэхүү линк л үсэрдэг болгохынхоо яах вэ гэхээр target blank гэдэг утгыг авраа гэсэн байна. Тэгэхээр ингээд энэ дээр болохоор харагдах нь visit our website гэж гарч ирээд тэгээ тэрэн дээр нь дарахаар шинэ tab нэгдээд free code руу шилжиж ордог гэсэн үг. За тэгэхээр энийг эхлэхийн тулд амар төвхтэй юм шиг юм ярьсан ч гэсэн энийг эхлэхийн тулд амар энгийнээр юу ч гэсэн параграф тавьчих. Тэгээд энэ параграфт болохоор яах вэ гэхээр visit our website гэд ингээд гарч ирнэ. За тэгээд дараа нь энийг линк болоход бол энэ дээр A гэдэг A tag аваад A tag-а энэ дээр хаагаад оршилж. За тэгээд A tag дээр яах вэ гэхээр ref авахаар
Энэ ингээл яг линкний хэлбэртэй болно. За үргэлжлүүлээд энэ дээрээ болохоор хаашаа үсрэх линкийг оруулаад өгье. За тэгэхээр ингээд энэ болохоор линк хэлбэртэй. За тэгээд энэ хүү линк дээрээ яаж энийг өсөрдөг болох вэ гэхээр таргет аваад шинэ тап юм уу шинэ цонх нэгддэг байдлаар оруулахын тулд таргет аваад таргет тэнцүү доогоор зураас blank слах хэвээр болов. Биш target blank гэж авах юм уу? Шинэ attribute авч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ чинь болохоор ингэж аваад ингээд орноо гэсэн үг. Окей, инхээр шинээр үсэрч байна. Тэр яг ямар асуудал гарч вэ? A element should have target attribute. That's the blank. A attribute. Магадгүй энийг энэ дээр нь биш энэ дээр бичих хэрэгтэй болов. Дараагийн хувьд A element should have target attribute to set blank. Миний англи хэлээгүй. Blank-ийг black гэж бичсэн байх нь. Тэгэхээр аргачихгүй тий. За step 65. Add the second fee element the below the link. Тэгээд тэрэн дээр болохоор ингээд да. За дахиад нэг шинэ параграф үсгээд тэгээд тэр параграф дотор юу гэж бичих вэ гэхээр энийг хаагаагүй байна. Free code camp drive гэдэг зүйлээ ингээд биччихнэ гэж байна. За you can use HR element. HR гэдэг нь болохоор horizontal line гэсэн утгатай байлоо. HR element between P and the first section. Энэ хоёрын завсар болохоор HR. Тэгээ HR нь болохоор шууд өөрөө дуусдаг tag. Тийм ингээд нэг юм line гараад ирдэг. За step 67. Ямар хурд явчих вэ? Окей, step 67 гэдэг дээр нь болохоор HR гэдгээс шууд HR гэдгээр нууцсан. Тэгэхээр HR-ийнхаа дотор нь болохоор энийхээ өндрийг болохоор 3 пиксел гэж дуудчих. За нэлээд өргөн болоод гараад ирлээ. Дараа нь энийхээ background-ыг нь болохоор нэлээд жоохон бор болохгүй бол одоо амар хоосон өнгөтэй. Background color brown. Окей, background color бор өнгөтэй болсон ч гэсэн яг одоо энийх нь хүрээ хязгаарын border color гэж байгаа. Тэгээд
border color нь яг ямар байх хэвээр вэ гэхээр бас адилхан дэтэлтэй адилхан brown өгтэй байх юм бол back энэ дээр border байгаа хэсэг нь харагдах болчихно. Тэгээ яг сайн харуул border гэж байхгүй ч гэсэн нэг жоохон харанхтай харагдалаа. Тэгэхээр юу вэ гэхээр border-ийнх нь буюу хүрээ хязгаарынх нь хэмжээс нь энийх нь border-ийнх нь өргөн болохоор одоо 1 пиксел байгаа юм байна. Тэгэхээр 1 пиксел гэдэг чинь энийх нь өөрийнх нь өндөр нь 3 пиксел. Тэгэхээр дээд дотлын 1 пикселтэй нэмээд нийтдээ 5 пиксел. Тэгэхээр энэний өндрийг хэрвээ би 2 болгох юм бол 2 захынхаа бордертой нийлээд нийт өрг нь болохоор 4 пиксел болж байгаа гэсэн үг байна. За дээдлийн хэсэг дээрээ нэг иймэрхүү шулуун хийгээд энэ хүү шулууныхаа стайлыг хийгээд оруулсан чинь одоо дахиад доотлолтоо шинээр line оруулаад ирье. За main болон footer хоёрын завсар оруулж ирэх юм байна. Main болон footer хоёрын завсар болохоор HR horizontal rectangle гэсэн үг байдаг л үү дээ. Ингээд дуудагтаад ороод ирсэн. За одоо step 72 дээр яах вэ гэхээр жаахан нэг зай гаргаж өгөхгүй болохгүй байна гэнэ. Хаана юун дээр зай гаргах вэ гэхээр body хэсгийн body хэсгийнхаа дээдлийн padding гиг жоохон 20 пикселээр дахиад нэг жоохон зай нэмээд өгье гэн. Тэхийн тулд яах вэ гэхээр padding top энэ нь болохоор 20 пиксел. Би тэгтээ яг юу хийчихв? Body гэдэг чинь нэлэнхүүдээ ингээд байхаж гисэн. Энэ дээдлийн завсар юм байна л да. За step 73 дээр use existing selector target all p element nested element at class item are set to top and bottom margin 5. Item дотор байгаа p гэдэг nested элементүүд нь бүгдээрээ margin 5 гэдэг marginтай байцгаая гэхээр хоорондоос нэг дахиад нэг жоохон зайтай байх вэ эсвэл нэг жоохон хавчаад шахаад өгөө гэсэн утгатай зүйл байна. Одоогоор бол тодорхойгүй байгаа болохоор тэгээд энийх нь болохоор top and margin top нь 5 пиксел. Margin bottom бас 5 пиксел. Окей, бүгдээр арай нэг эмгсэгцтэй болоод яг шахта зайтал байгаа. Дэжгүй ороод ирлээ. За step 74. Items and price larger by using. За энэ дээр одоо font size-ыг болохоор 18 пиксел гэдэг өгчээ. Бас арай гайгүй бас тодорхой харагдчих шиг байна те. За нэг dotlet cinnamon roll дээр нэг жижиг асуудал өгсөн байна. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр за margin bottom гээд эднийхэн dotlet margin болохоор 5 пикселээр
Дажгүй сайхан харагдаж байна. Гисэн хэдий ч аа энэний зай тэгээд энэ хоёр хитрхи ойртод байгаа болохоор онцгүй байна гэх. За тэгэхээр bottom line гэдэг класс үүсгээд за тэрхүү класс дээрээ болохоор 25 пикселээр margin top-осоо зай авъя гэсэн байна. Энийг хэрхэн яаж хийх вэ гэхээр HTML руу ороод bottom line энэ дээр шинэ класс өгөөд энэ хүү класс дээр болохоор bottom line гэд нэрлэлчээ. За HTML хаагаад нийтдээ энэ дээр HR гэж орсон юм чинь. Одоо энэ дээр нь болохоор зөвхөн HR-ын bottom line гэж. Зүгээр л энийг ер нь бол зүгээр л bottom line гэж дуудцаж ер нь болох юм байна. Bottom line гэдэг классаа дуудаад энэ хүү класс дээр яах вэ гэхээр margin top нь 25 пиксел. Юу штэ миний сонгосон чинь болохоор bottom line андуурч bottom line тэгэхээр энэ дээр класс гэж орох хэрэггүй. Бас юу болчихно? Класс гэж орохгүй. Bottom line гэдэг класс сонгосон шүү дээ. Now add the bottom line class to second HR element. So the styling is applied. Ер нь гэхдээ түрүүнээс хойш би энэ дээр энийг хийгээд байсан юм шүү дээ. За яг уу. Өмнө зарласан классик дахиад энэ дээр зарлана гэж байна. Яг ямар утгатай сайн мэдэхгүй л байна л да. Дээдлэлтэнд улам олон гэдэг энэ саяхыг дотолтод зарлаж байгаа байхгүй юу? За энийг завхарсан 77-76 гэдэг архив. За юу окей. Одоо болохоор footer element дээр style оруулъя гэнэ. За тэгэхээр энэ хэсгүүд нь болохоор бүгдээрээ body хэсэг дээр орж исэн л одоо footer хэсгийн стайлыг оруулах та яах вэ гэхээр comment бичнэ. Footer гэж бичээд энэ дээр ажилтгүй. Окей. Эний CS гэдэг нь аллыг нь хэлж байгаа юм бол тоо. Юу штэ. Зүг чинь ингэж явд юм шүү. Уулын төгсгөл нь энэ бах юм.
CSS-ийн footer, CSS-ийн comment гэдэг чинь миний энэ дээр ажиллагаа байцсан баг та. Ёо. За тэгээд энэ footer элементэр дээр бол яах вэ гэхээр font size-ыг болохоор 14 гэж өгнө байна. Font size. Тэгэхээр 14 пиксел. Яагаад болохгүй болоо? За нийтдээ footer элементийн хувьд болохоор ингээд окей, step 79. Okay, footer элемент дээр link sampler regardless link has been одоо тэгэхээр яг юу гэсэн үг вэ гэхээр step 79 дээр энэ линкэн дээр бид нар дарсан ч вэ дараагүй ч вэ яасан ч вэ одоогор болохоор зөвхөн нэг өнгөөр гараад байгаа. Энийг хэрхэн яаж ингээд өнгийн дарсан бол нэг өөрөөр дараагүй бол нэг өөрөөр дарж байгаа бол ингээд нэг өөрөөр гих мэт дарах гад хүрж байгаа буюу ховор хийж байгаа бас нэг өөр төрлөөр харагдаж байгаа гэдэг шиг зүйлүүдийг хэрхэн яаж хийх вэ гэхээр за энэ дээр болохоор бүгд A элемент өгсөн. Тэр чин A элемент чин болохоор өөрөө tag. Тэгээ энийхээ болохоор өнгийг tag. Окей, ингээд ямар ч байсан одоогор линк маань харанхуйтай болсон. За өөрөглүүлээд visited property name, property value гэдгээр яг энэ visited гэдэг зүйлээр орж ирнэ. Тэр нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр property name за манай property-ийн нэр нь болохоор юу вэ гэхээр visit our website гэсэн property байгаад байгаа. Тэрний өнгө нь яах вэ гэхээр gray буюу саарлангтай болно. Яасан үед гэхээр visited буюу дарагдсан үедээ. Тэгэхээр манай property-ийн name чинь link биш. Харъя та. Манай property-ийн name болохоор target blank visit our website. Тэгээ энэ дэр href өгсөн. Тэгэхээр ингээд даваад үзвэл яаж вэ? Юу н саарл болох юм бэ гэхээр өнгөн саарл болно уу? Ерөөсөө л юм байна. За хэрвээ энэ дээр ингээд дарах юм бол харанхуйтай болно. Хэрвээ дараагүй зүгээр хүрэх тохиолдолд яах вүлээ гэхээр
бас адилхан энэ дээр солигдох зүйл нь ерөөсөө өнгөн солигдно. Өнгө нь яах вэ гэхээр brown буюу бор өнгөтэй болж өнгөн солигдох нь байна. Окей. Окей, хүрхээр brown болж байна. Тэгэхээр энийг болохоор A гэдэг тагийнхаа одоо hover effect-н дээр буюу хүрэхэд өнгө бор болно. Эсвэл энийг болохоор side center гэдээ оруулах юм бол одоо size нь 30 пиксел. Font size. Тэр ингээд яг томорох гэх жишээ нэ. За тэгээд актив байх үед яах вэ гэхээр дарагдсан байж байх үедээ юу болох вэ гэхээр A актив. За тэгээд энэ дээр бас адилхан өнгө нь color нь дагаан болно. White. Окей. За ингээд дарахаар цагаан өнгөтэй болж байна. За дахиад сайн цаг. Энэ бичлэг бол нэг богинохон болох байтал ягаад ч юм жоохон урт болоод байгаа л байна л да. Би жоохон удаан тайлбарлаад байна уу? Step 83 гэдэг чинь өмнөхөөс баг арай урт болчихлоо үгүй юу? Магадгүй. За одоо тэгэхээр энэ болохоор нэг хит цагаан магаан болохоор ч их онцгой байгаа тийм. Хэрвээ энэ сайт руу зочилсон бол яах вэ гэхээр зочилсон бол plug мөхтэй байна. Тэгээд дарагдсан бол яах вэ гэхээр буюу дарагдсан байх үедээ яах вэ гэхээр brown. Окей. За тэгээ step 84 дээр menu text camp нь болохоор element 0 to remove all top margin. Bottom of the menu. За менюний доод хэсгийн зай нэг иймэрхүү. Тэгсэрний дээд хэсгийн зай нэг иймэрхүү. Энэ хоёр нэг жаахан тохирохгүй байна гэж үүднээс margin гэж авчаа гинэ. Энэ дэр margin гэж одоо зүйл бичээг юм чинь margin гэж тавьж байгаад энийг 0. Окей. Тэгэхээр ямар ч margin гэдэг зүйл автоматар ороод ирж ирсэн зүйлт нь байхгүй боллоо. За vertical space гэхээр за босоо зайнууд. За camper болон estimated гэдэг хоёрын энэ босоо зайнууд өөр байгаад байна. Тэгэхээр H1-ийнхаа доотлын margin bottom гэдэг зүйлийг 15 пиксел болгоод үүсгэх юм бол окей, энэ хоёрын зай. Зайчгүй сайхан тэнцээд ирлээ. За step 86 дээр яах вэ гэхээр top spacing looks good. За дээдлийн хэсэг зүгээр байна. Space below address at the bottom of the menu is bigger than top of the menu each one. За менюний доод хэсгийн энэхүү адрес. За тэгээ адресийн энэ зүйл нь H1-ийн H1 чинь шүү дээ. Энэс их байна. За тийм байна. To decrease default margin space below address p element, greet class selector named address and use. Тэгэхээр энэ дээр адрес үсгэж байгаад энийхээ одоо margin-ыг солио гэсэн утгатай зүйл ярьж байна да. За тэгэхээр энэ дээр нь болохоор класс үсгээд тэр нөхөө классаа бас адрес гэж үсгээд
За энэ гоё хаалтаа тавиад энэ гоё хаалтан дотроо юу гэхээр margin bottom 5 пиксел. Окей. За энэ зайн бас ингээд тэнцээд ирлээ. Энэ дөнгөжсөө ягаад би хийж дууссан зүйлүүд яг ингээд эсрэгээр нь ингэж гарч ирээд байгаа юм бол класс би эсвэл нөгөө нэг юу нэг үйлдэл хийх стэтэл ингээ хоёр үйлдэлийг нэг дор хийснээсээ болоод нөгөө үйлдэлүүд нь дахиж сүултээ давтагдаж гарч ирж байгаа байх л та. За under the coffee heating add image using. За тэгэхэд coffee heating-ийнхаа доор зураг оруулж ирэх нь байна. Image гэдэг tag байдаг. Image tag дээрээ репчээд тэгээд энэ дээр нь болохоор юу оруулж ирэх вэ гэхээр ингэж бичээд ямар нэг өөрчлөлт гарч ирнэ. Биш энэ чинь source гэж байгаа шүү дээ. Source RC. Окей. Source гэж яваад энэ дээр дараа нь болохоор alt гэд энэ зураг байхгүй байх үед юу болох вэ гэх юм бол coffee icon байдлаараа орж ирнэ. За ингээд манай зураг маань ороод ирсэн. За зурган дээрээ бас margin тавьж өгөөд энийг болохоор center it horizontally. За image гэдэг image гэдэг тагт нь болохоор display нь болохоор лог хэлбэрээр гаргана гэхээр юуны шин мөрнөөс одоо өөр эхлээд харагдана гэсэн үг. Лог. За тэгээд margin зүгээр margin left right гэж хар зүгээр margin авто гэвэл яа вэ? Окей. За тэгээд дараагийн хэсэг дээр нь dessert гээд за dessert дээр мөн адилхан зураг оруулах нь байна. Сүүлийн зураг гэж шүү. За тэгээд энэ дээр нь болохоор source нь болохоор энэ чэнэс дууднаа. За тэгээд alt гэдэг дээр нь хэрвээ энэ зураг дуудагдахгүй бол ямар бичиг үзүүлэх вэ гэхээр icon. Боёо. Ялганы зураг. За step 91. Энэ юу н хичнээн stepтэй хичээлээ. So it would be nice if the vertical space between each two elements and their associated icon was smaller. Oh. За энэ дээр болохоор негатив маржин буюу хасаг утгатай маржин тавигдана. Тэгэхээр ер нь нэг маржин тавихаар юм чинь ингээд эерэг маржин тавихаар юм холдоод идэг бол сөрөг маржин тавихаар ингээд өөрсдөө нийлээд очиж чинь гэсэн үг. За маржин тэгээд топ нь хасаг 25 пиксел. Окей. Нэг хамаагүй дээр боллоо тийм. За баяр хүргэе. Тэгээд өнөөдөр нийтдээ 91 алхамтай хичээл хийгээд бид нар өнөөдөр онлайн рестораны меню хийж чаддаг боллоо.
Тэгэхээр ингээд цаашдаа юу гэсэн үг вэ гэхээр яг иймэрхүү байдлаар ямар ч ингээд рестораны менюг ингээд онлайн менюг ингээд хийж чадхаар байна. Энэ дээр нэмэгдээд цаашдаа яаж энийг хөгжүүлж болох вэ гэхээр QR код нэмээд тавьчих болох нь. За тэгэхээр зураг трийг нь оруулаад тэгэх юм бол ингээд автоматар ресторануудын меню гарч ирдэг болох нь. Ягаад энэ удаагийн хичээл их болсон бэ гэхээр өмнөх нь бол 71 алхамтай байсан юм байна. Энэ удаагийн 91 алхамтай байна. Окей. Тэгээд энэ хүртэл үзсэнд баярлалаа.